Хэлэх гээд штэ. Би хэлэх гээд штэ. Бид нар бүр үнэхээр хэцүү байдаг. Манай уус төр тогтургүй байдаг. Үүлтэй ойрхон, модтой ойрхон, үйлдвэртэй ойрхон гэж байна штэ. Хоныг хийчих том хайрц хэрэгтэй байна. Тэгээ дуус, зүгээр дуус. Энэ өргөчн рүү н ороод хөвчмээр л шүү зүгээр. Өдөрчөөд ясаа сонин зүүдлээ. Онгоцноос хоцорж ийн зүүдлээ. 5 цагт нисгээс онгоцноос хоцроод 10 цагт сэрж ийн зүүдлээ шүү дээ. Одоо нэг өдрөөр би ингээл за 122 хоног, 121 хоног. Өнөөдөр ч одоо миний ингээд 121 хоног багхгүй юу? Одоо надад 121 хоног үлдсэн. Ингээд нөгөө тэрбум 500 сая төгрөгний сарын 5% хүүтэй энэ хөрөнгө оруулалт товчхондоо бол ер нь үр зээл гэсэн үг шүү дээ. Өндөр хүүтэй энэ үр зээлийг бол би өдөр болгон яаж дарах уу? Яаж одоо 10 сарын 1 гэхэд энийг нүүр бардам ингээд зээлийнхээ ард гарчаад дараа нь би өөрөө хөрөнгө оруулагч болох уу гэж ингэж бодож байгаа учраас маш их яарч байгаа. Тэ ингээд юм нэг тавчиж байгаа, хариуцлагатай байгаа. Энэ мэдрэмжүүд өөрөө намайг өнөөдөр ингээд нэг жоохон таагүй, сандарсан, хоцорсон, тэ юмыг гүйцэх гэсэн ингээд тэр одоо мэдрэмжийг өгч энэ зүгээр тохиолоо гэж бодож байна. За тэгээд өнөөдөр бид нар манай хамгийн анхны одоо албан ёсны хятадын үйлдвэрийн эрхийг авч ирсэн хөлдөөгчний үйлдвэр дээр очин. Тэр бол одоо батарейтай хөлдөөгчийг бид хамгийн анх Монголд бас ингэж нэвтрүүлж илээ. За тэр хөлдөөгч бол бас сайжирсан байна. Тэгээд тэр хөлдөөгчнийхээ үйлдвэр дээр очие. Өртөө зээлтэй байх чинь нэг даваа талтай. Чи 50 унтаж чадахгүй. Байга үрцэлээ бодно. Чамайг хариуцлагатай болгоно. Нэг талаар тэр амар тайван аз жаргалтай мэдрэмжийг бол тэр бол бас их авар. Энэ нэг өөрөө туулж байгаа нь баг тэр одоо аз жаргал. Тэгээд энийг даваад гарсны дараа бол бүр амар тайван. Тэр л зүйлийн төлөө зүтгэж байна да. Зя. Өглөө ер нь бол энэ хэдийг дагаад зотон уугаад байвал их зүгээр юм шиг байгаа. Тэгээ ойр жоохон хөнгөн шингээ хоол идэхгүй бол болохгүй байгаад байна. За энэ их зүгээр юм байна. Яагаад тэгэхээр одоо батарей юм чинь бас үйл хөлдөөд байдаг. Гэхдээ эдний хөлдөөгчний батарей бол их гайгүй манай зохиод байгаа юм. Нэгдүгээр хоёрдугаарт батарей ашиглахгүйгээр одоо яг энэ нь шүү дээ. Одоо яг энэ чинь хөлдсөн цахилгаанаар буюу нарны автангаар энийг нэг сайн хөлдөөж аваад 24 цаг яг энэ чинь өөрөө тогон залахгүй тий одоо нар байхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ажилчин гэдэг бол энэ их даваа талтай. Тэгээ батарейны нэг юм байна. Ингээ тохиргоо их шаарддаг. Манайхан ч нөгөө мэдхгүй ингээ энийг оролцоор байгаад нөгөө батарейныхаа тохиргоог ингээд янз бүр болгочтой. Тэрнээс хамаарат хөлдөөгчн сайн ажиллахгүй тохиолдол байгаа. Тэр батарей чинь тодорхой хэмжээнд тэр нарны дэлгэцтэйгээ холбогдож байгаа. Тэгээд тэрний дунд чинь бас тэр нарны дэлгэц батарей хоёрыг холбож байгаа юм байгаа байхгүй юу? Тэрнийхэн тохиргоог алдуулж болохгүй. Энэ бол яг нөгөө малчид хэрэглээс сурцсан зөвхөн нарны автан залгаал болоо. Ийм юм байгаа байхгүй. Энэ их зүгээр юм байна. Дөрөв үйлрэл халуун байдаг те ихэнх үйлрэлд тийм бөхчин байдаг. Тэр газруудад бол энэ тог зарахгүйгээр энэ батарейтай хөлдөөгч бол маш их хэрэгтэй байхгүй юу? Ингээл өөрсдийнхөө брэндийг энэ дээрээ бичүүлээд ингээд үйлдвэрлэл гаргаад байна шүү дээ. Нарны дэлгэцтэй холбох юм утас дагалдаж ирдээ. За гал хамгаалагч дагалдаж ирдээ. За мөн дээрээс нь бол нөгөө тогон залгах залгуурыг бол нэмэлтээр бас авч болдъё. За тэгээд батарейтай ийм хөлдөөгчнүүд том жижиг хэмжээг өгөөд янз бүр байгаа. Батарейтай хөлдөөгчнийхөө салбарт бол энэ компани нь үнэхээр хятад бас өндөр борлуулалттай байгаа ийм компани. Энэ өргөчн рүү н ороод хөвчмээр л шүү зүгээр. Бас халаа юм байна. Онжигийн нарны автанг энэ хөлдөөгчтэйгээ залгаад хэрэглэх юм бол за тэгээд дуус зүгээр дуус. За хөлдөөгчнийхаа үйлдвэрээс гарч ирээд хоолны газар ирсэн байна. За 30 жилийн турш үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ загсаар их алдартай юм байна. Энэ хараа. Энэ цайны өнөр ямар гоё юм бэ?
зөв дадал гэдэг юм чинь тогтмол байнга хэрэгжиж бий болдог юм байл л дээ. Романтик үстэй ч бороо ороо да. Хөдлөе да. Яа, маш ашиглаа. Үүлтэй ойрхон, модтой ойрхон, үйлдвэртэй ойрхон гэж байна. Та сонатл явчих. Мянган километр л яваад байна штэ машинаар. Манайхаар бол өрхөн юм уу да? Бас хажуу айлын хүүхдүүд нэр айхтар байгаа шүү. Хурш айлын хүүхдүүд. За, сайн байцгаана уу дэм-дэмдээ яг одоо Сабагла бодлын үйлдвэрүүдээр явж байгаа. За, ер нь бол дэм-дэмдээ группийн гишүүдийнхаа бизнесийг дэмжихэд Сабагла бодлын үйлдвэрүүд маш чухал байдаг. Ер нь Сабагла бодлыг угаасаа ихэвчлэн урдаас авч байгаа. За, хамгийн гол манай дэм-дэмдээ группийн гишүүд дижитал Сабагла бодлыг бөөндөө нэгдээд авчих юм бол үнийн хувьд хамаагүй хямдхан тусна. За, дээрэс нь бол шинэ брэнд үүсгэж байгаа хүмүүсийн Сабагла бодлыг би яг баталгаатай үйлдвэр дээр нь ирж захиалж өгөхөөр ингэж ажиллаж байгаа маа. 40,000 төгрөг байгаа л да. Гол нь зураг хэмжээгээ маш тодорхой гаргаж өгөх ёстой. Материал нь бол ингээд янз бүр байна. За загварын хувьд бол бүгдээрээ нэг дизайн зураг гаргаж байгаад ингээд бол хийлгэж болно. Тэр бол асуудалгүй. Энэ шилээрээ гоё гост. Ер нь хятадын юмнууд ингээд гоё харагдаад байдаг нь Сабагла бодлондоо бол байдаг. Эднэр бол маш их ачаалал өгдөг. За бид нар Сабагла бодлыг гоё хийх гэр үнэтэй болох гэдэг. Бөөндөө нэгдэж яг энэ үйлдвэрээс нь хийхгүй бол үнэтэй тусаад барааны өртгөн өндөр болоод байдаг байхгүй. Тоор ингээд логогоо өгөөл брендийнхаа нэрийг ингээд хийлгээл энэ ч дараа ийм цагны хайрц мэрс хийд юм шүү дээ. Яаж л бол яаж хийх юм шүү дээ эднэр чи. Энийг хараа. Хагаад байгаа. Энэ хараа Panda Pig гэдэг. Энэ болохоор гахаа махыг одоо энэ дотор ингээд хийх нь шүү дээ. Би яг иймэрхүү хоньны махыг хийхээр хайгаад байгаа байхгүй гол нь. Одоо дэм-дэмдээ хамтын дэлгүүрийн бизнес хамтрагч дорнод элит махны газрынхан маань ингээд өөрсдөө яг хоньыг бүтэн хоньыг сайхан янзлаад ийм хайрцаг хийх гээд бид нар бас хайрцаг судлаад байгаа. Тэгээд загвараа өгчөөлгээд байна. Ямар ч хэлсэн бол дажгүй хайрцагтай хийлгэнэ. Өөрсдийн брэнд гаргахад ингээл амархан шүү дээ. Усны саваа үйлдвэртэн захиалаад хайрцагных нь үйлдвэр захиалаад ингээл болоо. Энэ хизээч дахин давтагдчихгүй брэнд. За гол нь манай дэм-дэмдээ группийн гишүүд маш олон жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчид байдаг. За тэгэхээр тэд нар ингээд нийлж агаад Сабагла бодлоо нэг үйлдвэрээс захиалах. За мөн дээрээс нь өөрсдийн гэсэн брэнд хөгжүүлж байгаа хүмүүс маань энэ Сабагла бодлын үйлдвэрээс хамгийн боломжтой үнээр захиалж авах нь өөрөө одоо бизнесийн ашиг орлого борлуулалт нь нэмэгдэх тэгээ маркетинг хийхэд ч гэсэн илүү ач холбогдол бий болдог. Тэгэхээр Сабагла бодлын үйлдвэр бол бидэнд хамгийн бас чухал үйлдвэрүүдийн нэг. Ингээ энэ хайрцагт чи одоо жишээл би энэ хайрцаг захиаллаа гэхэд иймэр явуулна. Тэгээ иймэр одоо бялууны хайрцаг мэрцэг гэсэн үг байхгүй юу нэрээ. Бялуу мэлүү хийдэг хүн байх юм бол эндээс хайрцаг захиалж болно. Загвараа өгөөд тэгээд одоо ерөөхдөө бол ингэж очиж штэ. Ингэж очисноор нөгөө каргонд чаа их мөнгө төлөхгүйгээр угаасаа ингээд бүтэн босгоцсон хайрцгийг бид нар явуулах юм бол амар их мөнгө гаргадаг шүү дээ. Тэгээ өөртөө авч жагаад ингээд босгоод өгсөжтэй гэсэн үг байхгүй. Дөрвөн талаас нь. За энэ бол ерөнхийдөө агуулах юм биш үү дээ. Үйлдвэрлэсэн чинь агуулах биш шүү дээ. Дахин нэг Сабагла бодлын үйлдвэр ирсэн. Нэг боостой хоёр үйлдвэр байгаа.
Нэг газрын хоёр өөр үйлдвэрлэл гэсэн үг дээ. Энд яг үйлдвэрлэлийн шугам нэ дээ. Эний нөгөө хайрцагнуудын зөөлөвчүүд байгаа шүү дээ, тий. Одоо хагарах магарах янз бүрийн бараанууд байгаа шүү дээ. Тэрний чинь ингээд зүсвэрийг энэ CNC машинаар хийх юм байна л да. Энийг хараа л да ингээд. За. Манай улсын хурлын гишүүд нэмэгдээд байдаг. Гэхдээ бид нэр ямар ч байсан давж гараад хичээх хэрэгтэй. Бид нар бол чадах хэрэгтэй юм тийм үү? Хөөс тур гэдэг чинь хаач аль ус байдаг юм бид нар ч гэсэн яг үүндээ ингээд одоо цагтаа болвол ингээд яг л бидний замыг туулж ирсэн байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар хичээх, бид нар сайн байх хэрэгтэй. Тэгэхээр сайн байх хэрэгтэй. Гэхдээ бас ядарч шүү дээ. Тийм хооронд гарна тий. Одоо хөдөлцгөө. Одоо бүр гоё машин суугаад явна гэж шүү. Энэ дараа. Одоо нэг хоол идэнэ. Дөрмийн дагуу. Яг бас таксигаар явж байгаа. Нэг жинхэнэ VIP такси юм шүү. 1100 км явна. Тэгээ 1100 км явхад жоохон тухтаа явчих гэж бодоод онгоцоор явсан хамаагүй онгоцоор явснаас хамаагүй хямдхан. Дээрэс нь бол арай жоохон тухтаа. Тэгээд ийм сонголт хийлээ. Аль болох одоо маш олон ажил амжуулж байгаа учраас тухтаа, ядрал багтаа байхыг хичээж байгаа. Дээрэс нь зардал багтаа явахыг бас хичээж байна. Ингээ өнөөдөр бол маш олон ажлуудыг амжууллаа. За тэгээд маргааш уулзцгаая. Одоо тэрбум 500 сая төгрөгийг сарын хувьтай хөрөнгө оруулалт босгосон. Тэрийг 10 сарын 1 гэхэд дуусах хэрэгтэй. Тийм учраас амрах завгүй бас эрүүл байх хэрэгтэй. Хаантай байх хэрэгтэй гэх зөндөө юм бодож байна ёо. Ямар ч ясан зүгээр зогсохгүй байх хэрэгтэй. Тэгээ бүгдэнд нь баярлалаа. Манай дэм-дэмний группт нэгдэж жилд 30 мянган төгрөг шүү. Зүгээр нь хоолны мөнгөөр та бүхэн маш олон боломжуудыг авах болно. Хөө вологыг шеэрлээрээ дараагийн вологоор уулзцгаая.